Сайн бацааны үзэгч сонсогчдоо Гээгцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. 1911 оны 12 сарын 29-нд юу болов гэдэг талаар эхлээд таймлаад тэгээд сэдв рүү гаръя. За бид нар чинь 7 дугаар дугаараар энэ тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн Монголын төрийн зүтгэлтнүүд гэдэг дээр энэ өдрийг хөндөж ярьсан. 9 дугаар дугаараар өвөр Монгол ноёд одоо энэ ажилд энэ үйл явдалд оролцсон өвөр Монгол ноёдын тухай тэдний хувь заяаны тухай ярилцахдаа бас энэ үйл явдлыг хөндөж ярилцсан. Тэгээд 11 үлээ 12 дугаар дугаараар яагаад Монгол улсыг гадаад их гүрнүүд хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг гадна талын тойруулаад ярилцсан л да. Тийм болохоор зэрэг 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо томхолтгонд хоёр том ач холбогдолтой үйл явдал болсон. Энийг өмнө ч бас хэлжсэн хүмүүс одоо хүмүүст нэг эргээ сануулчихад гэмгүй баг. 12 дугаар сарын 29-нд зарлж байгаа нь бол 1912 оны 1-р сарын 1-нд дунд дэргийн улсыг зарлах гэж байна гэдэг юм мэдээг манайхан одоо Бээжинд суугаа өөрийнхөө нөлөөний туршуулгуудаас авсан байна гэж би өөртөө харддаг. Тийм учраас дунд дэргийн улсыг зарлахаас 3 хоногийн өмнө Монгол улсыг зарлж эзэн хаанаа залж байгаа. Тийм учиртай. Яг тэгвэл нөгөө хэрвээ дунд дэргийн улсыг зарлаа дунд дэргийн улсын ерөнхийлөгч гээд хүн гараад ирэх юм бол төрийн тэргүүн тэр болох гэдэг нь шүү дээ. Тэрнээс өмнө манай төр тусгаар манай төрийн тэргүүн богж авцсандаа бутагт хаан болж байна гэдэг ийм шийдэл гаргаж байгаагаар авчиртай. Тэрнээс үүлд Иваншка ерөнхийлөгч одоо богдхан цагтлвчээ та нар одоо ингээд хятад улстай нэгдээ гэдэг асуудал тавихад нь богдхан өгсөн хариундаа одоо дунд манжчин улсыг буугаагүй байхад гэж. Манжчин улсын сүүлийн хаан чинь 12 оны 2 сард хааш ирэнсэ болсон шүү дээ. Буугаагүй байхад дунд дэргийн улсыг байгуулагдаагүй байхад бид төрөө зарласаа гэж хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг энэ зорилго нь бол ийм тодорхой ийм зорилготой байжээ гэж. Энэ нэг том ач холбогдол бол энэ байгаад байгаа. За хоёр дахь одоо чухал ач холбогдол гэх юм уу да. Тэр нь бол ер нь процесс бол баг юу штэ. Оны эхнээс эхлээд явчихж байгаа штэ. Бараг л тэгэл 12 сар гэхэд бол хүрээний хэргийг шийдэх газар төр шийдэх газар гэдэг маань чадарч ван толгойлж исэн тэр газар чинь бүх ноёдуудын тамгыг солиол одоо он тооллоо солиод нөгөө хевт ёсны гэдэг он хэрэглэгээ болсон шүү. Одоо цөмөрөө цагаагчингахаа гэдэг он хэрэглээ шүү энэ гэдэг ингээд бүх одоо улсын шинж болгоныг өөрчлөөд хайчиж байгаа. Өөрөлдвөл тусгаар улсынхаа шинжийг бүрдүүлээл яваад байгаа байхгүй. Тэгээ хамгийн төгсгөлд нь суверен буюу эзэн хаанаа томилж байгаа байхгүй. Тэгээд бид нэр суверен эрхээ эндээ богдхаандаа авч яана гэж ингэж одоо хэлж байгаарай. Онцлогтой асуудал байгаа. Эндээс харахад бол манай стейц бол Бээжинд болж байгаа хэрэг явдал тэр хаашаа өрнөж байгаа вэ гэдгийг бол их сайн мэдэж стратегийн тагнуулын үйл ажиллагаа бол маш сайн хийжсэн л харагдаж байгаа юм л да. За олон өргөцсөн богдхаант Монгол улс шинээр тусгаар тогтносон сэргээн мандуулсан үедээ төр улсын төвхнүүлэгтэй холбоотоос нэлээд олон ажлууд зэрэг эхэлсэн баг. Тэрний нэг нь танаас цухас дурдсан богдхаанаас одоо тагнуулын сүлжээ байгуулах асуудлыг нэлээд идэвхтэй зохион байгуулсан байгаа. За энэ ажлыг хэрхэн эхлүүлсэн бэ? Тэр нь за тагнуулын сүлжээ гэдээ ярих юм бол орон нутгийн сүлжээ бол үе үед байсан. Ялангуяа одоо энэ 20 дугаар зууны ихэнх үе гэд ирэх юм бол одоо сүм хэдий дагсан энэ орон нутгийн тагнуулын сүлжээ. За тэгээд тэр сүм хэдийн хийдээс ийш тийшээ явдаг бадарчингуудаар дамжсан мэдээллийн сүлжээ энэ бол байн ажиллаж исэн. Ийм зүйл харагддаг. Хоёрдугаарт одоо тусгаар улсыг зарлахаас өмнө жишээлхэд одоо Туваа ураанхайн хязгаарлал жалхан цутгтын өртөө гэж тустай өртөө яваад байгаа. Тэрүүгээр нэгтгэж жалхан зөртөөр бараа таваар нэгцөөгд байгаагүй л байх. Мэдээлэл зүйж ийсэн л гэсэн үг. Тэгэхээр зэрэг ураанхайн хязгаарыг одоо бас судалж тагнаж байх тэр сүлжээ чинь тэнд ажиллаж байсан.
гэсэн үг. Стратегийн тагнуул гэд ярих юм бол одоо Манжаа хааны ордонд Сэцэн Чиван 80 гэж хүн байна. Энийг одоо нөгөө манайхан зургийг харуул нэг сайхан хэдд байна л гэж бодохоор хүн харагддаг. Энэ хүний чинь эзэмшил газар нь бол манай Монголын Архангай аймгийн нутагт байгаа шүү дээ. Сэцэн Чиван гэж шүү гэдэг нь. Энэ бүр ингээд удран судраар нөх юм бол нөгөө Эфүү зэргийн удам. За тэгээд энэ хүн бол Монголын Эфестецт Манжаа хааны ордонд юу болж байгааг мэдээлдэг. Эфүү гэдэг чинь Манжаа хааны хүргэн гэсэн үг. Тэгээд дотоод хяг захирах төшмөл ёслолын сайд энтер гээд их өндөр алба ашдаг. Тийм учраас их мэдээлэл авдаг хүн байсан байна. Ялангуяа ёслолын сайд гэдэг бол Манжаа хаанд бараалгаж байгаа бүх ноёдуудыг дагуулж орно, тосч авна, гаргаж өгнө. Тэр орнд чинь бас бүгднтэй яриа хөөрөө ийм мэдээллийн аюул тийм том сүлжээн дээр сууж исэн хүн юм байна гэж. Харахад хүргэдэг. Зөвхөн манай дүүгчд бол Сэцэн Чиван 80-ийн урагч байсан гэж үздэг хүн байдаг. Манай Монголын тагнуул байсан байх гэж үздэг хүн байдаг. Би бол одоо энэ тагнуулын байгууллагаас гаргасан тагнуулын байгууллагын түүхэнд авчаам гэж энэ номон дээр бол Сэцэн Чиван 80-ийг манай стратегийн тагнуул гэдэг оруулсан байгаа. Тийм болохоор манай тагнуулын байгууллагад мэдээж энэ хүний ирүүлж исэн мэдээс элтэнтер архивт нь байгаа. Учраас оруулсан байх гэж хувьдаа би боддог л доо. Энэ улс байгуулагдахаас хамаагүй өмнө энэ тагнуулын сүлжээ зохион байгуулалтанд ороод эхэлсэн юм харагдаад идэг. Одоо бараг 1900-аад оны үеэс эхлээд. Энэ юутай холбоотой гэхлээр би энийг юутай холбож харддаг юм бэ гэхлээр за хард амхны дайнд манж ялагдсанаас эхлээд Монголын Эфестец бол нөгөө сүр хүчит манж өрн чинь биш болжээ гэдгийг ойлгож эхэлсэн гэдэг чи тэр өмнө ярьж байсан. Ялангуяа энэ одоо 19-р зууны төгсгөлд их тооны бослого гэж гарсан тэрийг одоо дарах гэж манжийн төрөл их зүдэрсэн. Хоёрдугаарт одоо тэр бослогоос тайцсан тэр чинь нөгөө нэг гадаад ихний эсрэг бас айхтар том бослого гарсан шүү дээ. Тэр бослогоос дайцсан олон одоо гадаадын шашны номлогч нар Монголын нутгаар дамжиж зогтцгаасан. Бас тийм явдал үүссэн. Тэгээд тэрийг энэ төр бас нөгөө хүрээнд харж байгаа тийм ээ. Мөн энэ их тооны бослогын үеэр одоо энэ хятадуудын дунд одоо тэр цагаанлын ухаа нийгэмлэгийн хөдөлгөөн гэж. Тэгээ энэ хөдөлгөөний салбар болсон Жиндан даавгийн хөдөлгөөн гэж өөрөн Монголын нутаг дээр одоо явагдсан ийм хөдөлгөөн байдаг. Энэ хөдөлгөөн бол манж Монголын эсрэг тэмцэнэ гэсэн хөдөлгөөнтэй. За монголчууд эсрэг яагаад тэмцэж байгаа гэхлээр нөгөө бэлчээрийн газрын булаацлагдаж байгаа. Манжууд нөгөө монголчуудыг дэмжиж гин гэж хятад үзээд байгаа учраас манжийн эсрэг гэдэг. Энэ Жиндан даавгийн бослого бол өвөр монголчуудад асар том хохирол учруулсан. За одоо зарим мэдээгээр бол 150 мянган хүн, зарим мэдээгээр 500 мянган хүн алсан өнтер гэсэн мэдээ гэдэг. Тэгээ энэс эхлээд өвөр монголчууд бол ер нь манжийн төрдөж дургуутсах болсон. Тэгээ энэ бүх юмнаас хараад ирэхээр зэрэг тэр 1900-аад оны үеэс эхлээд богдын зүгээс бол за энэ манж биш болж байгаа юм байна. Энэ манжийн байдлыг бусад улс орнууд юу гэж харж байгаа юм бол ер нь Монголыг тусгаар тогтно гэвэл яаж харах юм бол гэсэн тагнуулын ажил явуулж эхэлсэн баг. Тэгээ энэ дотор бол тагнуулаар явж исэн хүмүүс одоо нөгөө муу нэртэй луу данстай хэн Бадамд орж Шанзав Бадамд орж. Тэгээ тэр үед даалан байсан байгаа 1900 онд. Тэгээ энэ үнийг бол Орос руу явуулаад Оросын банкнаас зээл авах гэж байна гэдэг. Богдын совын цэрэн осор хоёр явсан байдгийг. Тэгээд очиод нөгөөдөг чинь бид нэр зээл авахсан ингээд. Тэгээ Оросууд болохоор чинь нөгөө эн чинь манжийн бүрэлдэхүүнд байгаа нутгийн хүмүүс ирж штэ тий. Оросууд сонирхолтой байгаа нь үнэн боловч бас тэр чинь нэг хууль эрхцээ үүдэнд манжийн нутагт байгаа улсууд. Тийм болохоор зэрэг гадаад юм бидний асуудлыг чинь судалж байна одоо хон энэ төр гэдэг. Тэр хооронд нөгөө Бадамд орж Цэрвасар хоёр чинь тэр авийн том Орос ноёдуудтай уулзаад тэднээс асуулт асуугаад яриа хөрөгийн одоо чагнаад одоо үндсэндээ стратегийн тагнуул хийж явсан гэсэн үг байхгүй. За тэгээд бүр сүлдээ нөгөөх нь ингэж явсаар угаад Александр хааны ширийн түрээд нөгөө хүсэлт нь
Тэгээ Александр хаан бол 30 мянган алтан рубль олгоё гэд цогсон баг. Тэгээд за одоо та нар шийд гарлаа хаан та нарт зээлийг ч нүгий гэж байна. Одоо та нар зээлээ яаж авах гэж байна гэдгсэн чинь жаав тэр гигантнаас суугаад ирээ буцаа өвчиж байгаа байхгүй. Тэгээд тэр чи өсөөх юм гэхэлэр ерөөсөө тэр зээл авах гэж явсан улсууд биш үү. Нөхдүүд бол ер нь энэ Оросын байр байдлыг мэдий тагны гэсэн байдлаар явсан гэсэн. Манайхан бол 1900 онд явсны 80 их бичдэг. 1905 онд дахиад явсныг бичдэггүй. 5 онд яагаад явж байгаа гэдэг бас асуулт гарна. 5 онд ч нэг Орос Японы дайм болчихж байгаа шүү дээ. За тэгэхээр тэрнтэй холбоотой Оросын байдал ямархуу болж гин гэсэн бас ээлжит судалгаа тагнуулын ажил явж эхэлж байгаа. Тэгээд энэ үед бидний танил их олон хүний тал дийш нь явуулж байгаа. Одоо хин за Дамбын жагдарч энэ хүрээний лам байсан үе. Нартын намыг үндэслэсэн анхны толгойг нэг шүү дээ. Чагдарч бол Орос, Польш, Итали, Франц энтхэн орноор явуулж байгаа. За Япон данзан, Ажвайн данзан гэж. За энэ үнийг Япон хятад руу явуулсан байна. За Гандан хийдэ Агран лам хаяа хэрвээ. Энэ хожим дотоодыг хамгаалахын дарга байсан намжлын хаяа хэрвээ гэж энэ гавжийн цолтой Гандан хийдэ Агран байсан хүн шүү дээ. За энэ үнийг бол Орос халимаг Туркт явуулсан байна. За Баргалам л усан нэмийг Орос хятадд явуулсан гэж байна. За энэ өвөрлөгчийн зостын чуулганы хүн баха буян чуулган гэж энэ хожим зөвлөлд Орос улсад манай элчин сайдаар сууж ирсэн хүн л дээ 20 оны төгсгөлд энэ буян чуулганыг бол хаант Оросод удаадараа явуулсан байгаа. Чинван лам Даштын двийг хятадд явуулсан байгаа. Энэ Даштын төв сүлтэн тагнуулынхын албаны дараагаар ажиллаж исэн хүн. За цагаан данзан гэж ламыг ил тарвахтай болон Шинжааны нутгуудаар ингэж явуулж исэн гэж. Тэгээд эдгээр чинь одоо ингээд ихэнх тийм бадарчин ламын дүрээр манай нөгөө ардын намын үндэслэгчдийн нэг лосол бас энэ хооронд чинь Харбин ороод Харбингаас Бээжин ороод тэгээд дараа нь Санкт-Петербург яваад ирж байгаа. Тэр энэ хүмүүс чинь лав зугаалгаар л яваагүй те зугаалгаар явах тийм мөнгөтэй улсууд биш. Хоёрдугаарт хаян хэрвэг явцсны дараа ээжд нь богдос тэтгэлэг болгоод байгаа. Тэгэхээр зэрэг тэр хүн төрийн ажлаар явт. Энд чинь өөрхий юу штэ айлын цорын ганц хүү байхгүй. Намжлын хаяа хэрвэж. Тэгээд нөгөө хүн яваад хөр настай ээж нь тэтгэх дэмжихэнгүй болж үлдчихлээ гэд богдын сангаас тэтгэлэг өгöd байгаа. Тэгэхээр тэр бас төрийн ажлаар явсан мэдэгдээд байгаа байхгүй. Тэр тэтгэлэг болгоод байгааг бодоход. Нөгөө талаас бас нэг их анзаармаар юм. Ер нь голцоо өнчин өрөөсөн юм уу? Айлын ганц хүүхэд ч юм уу? Ардаа татлаатлахыгүй багтай улсыг сонгож явуулаад байгаа нь бас харагдаад байна. Ном эрдэмтдээс гадна. Жишээл Япон данзан бол айлын ганц хүү, намжлын хаяа хэрвээ айлын ганц хүү, чагдарч авчин өнчин баха гэх мэтэр. Тэгэхээр бас тэр сонголт бас их нарийн хэрэгдэд байгаа юм харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ нөгөө улс байгуулагдахаас бараг 10 хэдэн жилийн өмнөөс эхлээд энэ сүлжээ ажиллаад мэдээлэл цуглуулад эхэлж байна л гэсэн үг. Гэсэн үг юм л да. За Богд хаант Монгол улсын үеийн тагнуулын сүлжээнээс өмнө ер нь монголчуудын өөрсдийн тагнуул туршуул ажиллуулах туршлага уламжлал ер нь ямар зүйл үүдээ. Тэгээд бараг хүнээс өнөөгөөс эхлэндөө тагнуулын алба бол эзэнт гүрний үед бол мэдээж хэрэгдэх сүрхий тагнуулын албатай байсан нь бол тодорхой байгаа. Энэ төр хийсэн янз бүрийн судалгаанууд нэлийн хэлбэг бий. Яг нь судалгаа нь бол голцоодын цэргийн тагнуул талаар их бичигддэг. Яг нь нөгөө дайн байлдаан хийжсэн тэгээд тэрнтэй холбоотой нөгөө эзлэх гэж байгаа улс орн руу эхлээд стратегийн тагнуул явуулдаг. Тэндээс ирж байгаа худалдаачдыг одоо уулзаж байцааж мэдээлэл авдаг. Дараа тэр орондоо одоо ноёд том албан тушаалтнуудыг худалдаж авдаг. Тэ? Гэх мэт. Тэгээд тэрний дараа заншлаач нар явна. Заншлаач нар бол ер нь энэ орны улс төрийн нөхцөл байдал дотор нь хин хинтэйгээ муудалцаж сайдалцж байна
ямар улстай дайсаг хэмжээ бүгдээ заншилж ирдэг. Тэгээд тэрний дараа одоо цэргийн тагнуулууд зам харгуугаа тодорхойлох гэдэг ингээд ийм үе шаттай цэргийн тагнуулын алба бол байсан байгаа. Энэ тагнуулын алба одоо за манжин мэдлэлд орчхоор байхгүй болчихж байгаа юм шиг бид нар бодсон шүү дээ, тий. Байхгүй ш байсан байгаад байгаа. За нэгдүгээр сүм эдийн сүлжээний тухай хууль ярьсан, тий. Тэр бол манжин мэдлэлд байсан ч байгаагүй ч тэр сүлжээ ажиллаж исэн байгаа. За тагнуулын гинөө тэрийг одоо юу гэдэг мэдээллийн сүлжээ ч гэдэг юм уу, тий. Хоёрдугаарт ингээ хараад байхад улс байгуулагдахаас өмнө Насагтхан аймгийн одоо туслах жанжингаас бас юу хүн амьтанд өгчээс үүрэг даалгавраа энэ тэр юу урайхаа хязгаарт юу болж байна, ямар хөө асуудал яригдж байна мэдэж ирээд тэргээд. Тэгэхээр зэрэг тэр сүлжээ нь бол бас ингээд тодорхой хэмжээнд хадгалагдчихсан гэдэг чинь. Хоёрдугаар улс байгуулад чинь тагнуулын албыг байгуултал маш их туршлага хоригдлуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ерөөсө бараг л улс байгуулагдсан зэрэгцээ тагнуулын албан жигдэрэгдлээ байгуулагчиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр чинь өмнө асар их баялаг арвин туршлагатай яаж хийх вэ, яаж зохион байгуулах вэ гэдгээ мэддэг хүмүүс байна гэсэн үг л байхгүй. Тагнуулын нөгөө байгууллага доторх сүлжээгч нь бас стратегийн түрүүн татварчин тактикийн хөдөлгөөнд суурин гадаад сүрмөтгөл тий ангилаад байгаа. Тэгээ яг Богдхант Монгол Улсын үеийн тагнуулын сүлжээ яг энэ сонгодог бүтцээр бүх чиглэлүүдээр ажиллаж байсан гэсэн үг үү? Тэр бол баримтуудаар их нотлогддог л доо. За стратегийн тагнуулын тухай хоёлаа түрүү 85-гийн тухай ярьчлаа тий. За тэгээ түрүүчийн тэр юунд явсан энэ тэнд гадаад улс орнуудад хэд хэдэн жилээр явж тагнуул хийж байгаа улсууд чинь бүгд одоо стратегийн тагнуулд орно шүү дээ. Одоо Ант Оросын үеж үзэх нөө, Японы үеж үзэх нөө, Манжийн дотоод байдал ямар байна, хил хязгаар нутгууд ямар хөө байдалтай байна гэдэг ингээд тойроод яваад үзэгдэн шүү дээ, тийм. Энэ бол стратегийн тагнуул гэдэг энэ сүлжээнд орох байх. Орон нутгийн тагнуул гэдэг ярих юм бол тэр сүмхийдийн сүлжээнээс гадна Богдхант Монгол улс байгуулагдсан цагаас эхлээд орон нутгийн хязгаарын сайд нар энэ сүлжээг хариуцж ажиллаж ирсэн байна. Тэгээд тэд нэр сайн ажиллаж ирсэн гэдэг нь их олон баримтуудаас харагддаг байхгүй. Элдэнжин гонд орж болом хятад ураар урууж одж байна, одох гэж байна гэдэг ингээд өрүүлээ мэдээд хүрээ рүү хэлж явах жишээтэй. Тэгээд нөгөөдг нь цухтаагаад явгангууд нь энэ дорж болмын оронд одоо өөр хүнийг юугаар 50 одоо хошуу захирагчаар 50 гэдэг Батанбаатар Магсарч өвийг гүн гомбичнтэй хамт Элдэн хонгийн нутаг руу томилоод явуулж явах жишээ цаг алдахгүй явуулдаг байхгүй. Сөрөг тагнуулын үйл ажиллагаа бас идэвхтэй явагдаж мэдгэж байгаа. Жишээлбэл одоо хайларт байсан манай суурин тагнуулаас гэсэн байгаамаа. Богдхан болон түүний шадар сайд нарыг хорлож алах зорилготойгоор одоо галбан бүгшидэж одоо сургуульд хийсэн хэсэг хятадууд хүрээний зүг гарлаа гэж мэдээлсэн байна. Тэгээд дараа нь хүрээний одоо тагнуулын албаны дарга гүн балдан сэрэн шативлангийн хэдийн лам нартай хамтарч одоо галбан бүгшиддэг хэдэн хятадуудыг барилаа гэдэг мэдээ яваад байгаа. Тэр нөгөө хайлаараас мэдээлсэн хятадууд муу юм уу, өөр хятадууд юм уу бас бүү мэдлээ. Тэгтээ ингэж хэлсэн байгаа. Хоёрдугаар тэр нийслэл хүрээний Мамайчин хот хятад хот байна шүү дээ. За тэгээд тэр хяахтын тэнд байгаа Мамайчин хот гэдэг хятадууд олноор суурьшдаг газар бас сөрөг тагнуулын үйл ажиллагаа явуулж тэгээд хятад иргэдийн хэргийг эрхлэх газар гэдэг тусад нь газар байгуулсан юм. Гүн балдан цэрэн гэдэг хүн маань тэр газрын дарга. Өмнө нь байсан Лувсан цэрэн гэж одоо төшмөл байсан. Тэрийг нь 1913 онд хорлоод алчихсан байгаа. Тэгэхээр бас чамгуу далд тэмцэл явж штэ тэр албаныхан даргаыг хорлож ална гэдэг чинь их олон юм илрүүлсэн ч юм уу. Янз бүрийн юм болсон байж хорлож алнаа да. Тэгээд ийм одоо зохион байгуулалттай үйл ажиллагаанууд явсан юм харагдаж байгаа. Тэр байтугай тагнуулын сургууль маягийн байгаад байгаа. Шативлангийн хэдэд. Сая таны дурдсан стратегийн тагнуулууд дотор одоо чагдарч ав данзан хаярва
цагаан данзан, тэгээд даштын дөө, дэлүү худагт дахиад туслаа ярих бах. Галсан дашиг зургээд. Дандаа ламнар байх. Энэ ямар учиртай юм бол? Дандаа ч явах те эхлээд тэр гадаад улс орнуудад явуулахад чинь жишээлбэл ноён явуулж болохгүй шүү дээ. Манжийн мэдлэг байх үед. Чи манжийн харьяаны одоо албан тушаалтан одоо манжийн ноёндоо илтгэлгүйгээр гадаад улс руу зорчин гэх юм бол асуултын тэмдэг дороо үүснэ дээ. Тийм учраас Бадарчин ламын нүрээр явуулдаг ийм байсан байх. Бадарчин лам бол хаашаач явж болно шүү дээ. Тэ? Тэр дүрээр явуулдаг ийм одоо юм байсан баг. Стратегийн тагнуул гэдэг их юм бол ноёдод бод юм л да. Энэ Бээжинд байгаа Сэцэнжин 80-нд юу за одоо Эрдэнэжин маань ширнийн дамдын байна. Энэ хүн бол хаалганд их олон жил Монгол дөрүүдийн албаг ашсан хүн. Тийм учраас энэ хүн чинь манж хэлэх сайтай, хятад хэлэх сайтай. Одоо тэгээд тэр хавцаана бас ийм тагнуулын өөрийн сүлжээтэй ийм хүн байсан байна гэдэг ийм зүйлүүд бол харагдаад байна. Энэ бол стратегийн тагнуулууд төр бол ноёдууд байсан гэж. Богдын тагнуулын алба захирагч Баатар гэж хүний нэр байгаа. Энэ нэр нь ямар учиртай хүн? Шууд ингээ богд өөрөг томлцсон хүн. Тэгээд ямар үйл ажиллагаа эрхэлжсэн юм бол? Энэ 8 жилийн хаян хэрвээ сүүлд нөгөө баригдаад байцаалт өгч явахдаа 30-аад онд баригдаж байцаалт өгч явахдаа мэдүүлсэн байдаг л да. Богд хааны дээр идэх тагнуулын албаны дараагаар Баатар захирагч гэж хүн байсан. Энэ хүн бол бүх мэдээг нэгтгээд тэгээд богдод өөрийн гараар бичиж мэдээллийг нэгтгэж оруулдаг. Тэгээ ийм хүн байсан. Энэ хүнээр дамжиж одоо бусад даалгаврууд ирдэг юм байсан гэж. Тэгээд хэдийгээр ингээд тусгаар улс болоод ингэсэн ч гэсэн ерөнхийдөө тагнуулын албыг бол Богд хаан дэрэгдээ барьж исэн баг. Энэ бол нэгдүгürt тагнуулын албаны ач холбогдол нь холбоотой байсан баг. Хоёрдугаарт мэдээж тагнуул юм чинь одоо олон хүний гар дамжихгүй байх хэрэгтэй шүү дээ. Нууцлын асуудал шүү дээ. Тийм учраас байсан. Энэ Баатар гэдэг хүний бол сүүлд 1937 онд Японы тагнуулын төвийн байгууллагын хэрэг гэдгээр шийдэгдсэн Жожимцын Баатар гэдэг лам байна гэж манай судлаачид үзсэн байдаг. Тэгээ тэр хүн өөрөөж мэдүүлгэндээ би богд хааны дэргэд 25 жил албацсан энэ гэдэг мэдүүлсэн байна гэж. Тэгээ энэ хүн бол богд хааны дэргэдэг энэ тагнуулын албыг голж зангиддаг юм хүн байсан байна. Тэгвэл одоо жишээлбэл сөрөг тагнуул гэдэг юм бол гадаад иргэдийг харьяалж байгаа гэсэн утгаараа гадаад яамны дэргэд сөрөг тагнуулын алба байж явах жишээний. Орон нутгийн тагнуулын алба гэдэг ярих юм бол нөгөө орон нутгатойгоо хязгаарын сайд нар гэдэг ихээр дотоод яам харьяалж явах жишээний. Баатар захирагч бол тэр стратегийн тагнуулаа харьяалдаг байсан юм байна л гэж харагдаад байгаа юм да. Тэр гадаад тагнуул дээр та түрүүн Орос руу явсан. За Хятадаас мэдээлэл манжийн зүгээс мэдээлэл өгч ирсэн улсуудын нэр цугс хэллээ. Тэрнээс гадна нөгөө шин тутам байгуулагдж байгаа улсын хувьд тусгаар тогтнолоо хөлөөн шүүрлэх тал дээр стратегийн тагнуулууд бас нэлээд идэвхтэй ажилласан юм байна гэж анзаарагддаг. Тухайлбал Америкийг бас хариуцж ажиллаж исэн тагнуул, Японыг, за тэгээд Европыг гэдэг ч юм уу. Тэднэр дээр ямар стратегийн тагнуулчд байсан бэ? Ер нь бүх шарныг хариуцж ажиллаж исэн одоо тагнуулууд бол томилогдсон байсан юм шиг байна. Жишээл Япон данзан ягаа Япон гэдэг нэртэй байгаа тийм. Нүн чи Япон хэлтэй байгаа байхгүй. Хүмүүн төрлөختөн дуу мэднэ тийм. Хүмүүн төрлөختөн дуу чи Японы төмөр замын марш штэ. Айн. Тэгээд тэрийг Япон данзангийн авгай тэгж зохиосон гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгээ бодвол нөгөө Япон данзан чи 1916 онд Японд ажиллаар очиж исэн хүн л дээ. Тэгж яхта төмөр замын маршийн сонсоод их гоё явна гэж тогтоож аваад тэгээд яасан бодлоо. За одоо хоёулаа дууны хулгайны асуудал руу гарах гэж шиг. Тэгтээ хонооны сүлж гэнэ үү? Тий. Тэр тагнуулын дуу хулгайлж ирсэн болоход. Тэгтээ тэр чинь нөгөө Японы төмөр замын марш нь 1870-аад он зохиогдсон гэхээр аль нь хаашаага
дамжиж ирсэн нь ойлгомжтой л байна л да. Тэгээд тэр Япон данзан чинь энэ хүн болвол төрийн тагнуулаа гэдгийг бас Японууд нь мэдээд байгаа. Жишээлбэл тэр Сато гэдэг тагнуул бол өмнө нь хүрээнд ирж ажиллаж ирсэн. Тэрийг Япон данзан бол мэддэг байсан. Дараа нь манай хүн 16 онд явахдаа тэр Сатотойгоо хамт Япон явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ерөнхийдөө энэ юу хийж байгаа шүү дээ. Хоёрдугаар 13 онд нөгөө Хиндаалам Цэрэнчимэд Япон руу явах гэдэг бүтлгүү болсон тухай хоёулаа ярьж ирсэн тий. Японы консул одоо та буцаа алах нь вэ шүү таныг энэ төр гэсээр буцаасан гэдэг. Тэрний дараа Японд дансан хараад байхад бол гадаад яамны тэргүүн сайд байсан чин хамтарчийн даалгавраар Япон явсан болов гэж харагдаад байна. Тэгээд тэнд Японууд нь мэдчихсэн гэж би шамдаг гэдэг шүү дээ тий. Одоо энэ их сонин жишээ байгаа юм да. Манжуурт байсан Японы консул Мацудара гэдэг хүн энэ Япон данзанд захидал бичиж байгаа эрхэм оршооны дарга Япон данзанд миний би ямрыг айлтгая гэж. Энэ хүн чинь оршооны дарга гоос. Тэгээ энэ консул яагаад оршооны даргад хоёр орны харилцааны тухай бичээд байгаа. Тэгэхээр энэ чинь оршооны дарга биш ээ гэдгийг энэ Мацудара гэдэг Японч мэдээд нь шүү дээ тий. Тэгээд энэ хүн чинь одоо манай улс Япон улс ингээд цаашид харилцан нэвтрхийг эрхэмлэж байна энэ төр гэдэг бичээд. Энэ дэр их сонио үгүй. Манай Япон улс танай Монгол улсын хүмүүсийн бодож байсан мэт харгас улс биш ээ. Эдүгээс урагш 60 жилийн цагт ардын өмсгөлийг өрнүүлж, улсын хурлыг нээж, гадаад улсын сайхан эрдэмт оюутныг авч сайжруулж боловсруулсан тул ийм хүчтэй улс болсон. Энэ мэт одоо улсын засаг нь ардын засаг болсон билээ. Тэгэхээр нөгөө ардын засаг ардын хувьсгал гэдэг үг гэж. Ардын засгаас ардын хувьсгалаас хамаагүй өмнө Японууд биднэрт зааж өгсөн үг болж байгаа шүү. Гэхдээ энэ хүн бол энэ түүхээс хараад байхад нөхөр явахынхаа өмнө тэр хэн блээ лувсан хэн блээ нэг хүнтэй нийлээд 8 арилжаа үсрэх хөрөнгө бий болгоод тэгээ тэрүүгээрээ эн чин харбинд нэг хоршоо байгуулад 8 Токиод нэг торгоны дэлгүүрч үлээ. Бараг халахвч байгууллагууд юм шүү. Халахвч байгууллагууд нэг талаас бас тэгээд тэр үе тийм мундаг бизнесмен байсан л шүү дээ тийм. Тэр халахвч байгууллага нь ойлгомжтой л доо. Мэдээж тэндээс олсон мөнгөөр юу санхүүжүүлж ийсэн нь ойлгомжтой байх. Гэх мэтэр ингээд юу бас идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм харагдаад байна. Тэгээд Япон данзан гэдэг маань Монгол ардын намын 4 төлөв дарга шүү дээ. 3 төлөв 4 дарга. Ийм сонин одоо үйл ажиллагаа харагддаг. Тэгээд энэ мэдээллүүдийг ашигласан бас байдлууд их харагдаж байгаа. Одоо ялангуяа Бээжинд байсан нөлөөний тагнуулуудаас ирж исэн мэдээллүүдийг ашиглаж исэн. Жишээлбэл одоо Дундад иргэн улсын засгийн газар Бээжинд байсан одоо ноёдуудыг ашиглаад Хар Монголын товчоо гэж байгуулад за тэрүүгээрээ тэр Йоншикагийн нэг бичсэн загтал байгаа. Нөгөө яамд руугаа. За яг хүрээний засгийн газар одоо ингэж байгаа боловч бусад улсууд бусад дохшууд нь мөнгөөр туславал хүрээний засгийн газар ганцаар болтго юм а гэж. Тэгэхээр зэрэг нөгөө тэр Хар Монголын товчоо гэдгээр дамжуулаад нөгөө салан цэцгэрлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэдэг нь шүү дээ. Бусад дохшуудад мөнгөөр туславал гэж худалдаж аваад хүрээнээс салъя гэдэг ийм нөхцөл байдлыг үүсгэх гэж хичээгээд нь шүү дээ тий. Тэгтэл тэр товчоонд нь жишээлхэд Сэсэн Жаван 80-д орсон баг. Манай одоо тагнуул дээр дотор нэвтрээд орсон байна шүү дээ. Тийм учраас хэн лүү юу хийж бүх мэдээлэл хүрээ рүү ирээд ийсэн учраас манайхан тэрий чинь завсраас нь одоо зохицуулах, болиулах ажлуудаа хийжсэн байгаа. Тэрнээс гадна бас манай түүхэнд нэг бичигдэхгүй. Энд чи бас дайчлан устгах үйл ажиллагаа энэ төр явуулж исэн юм баримт байгаад байгаа шүү. Одоо Хятадын талыг илтээр дэмжиж ураа явуулга хийгээдээс одоо Ачтван хэм блэ тэрийг дайчлан устгах гэсэн юм байгаа. Горлосын тогтохтой аж чинь
Тэр чинь Орлосын одоо Өвөр Монголын хүн шүү дээ тий. Тэр хүн бол одоо зэрэг зэвсэг хөдөлгөж тийм нөхдүүдийг барьж авдаг. За алхахын алаад хүрээнд авчраад ингээд тэр чинь нөгөө улс орноо нэгтгэх гээд нөгөө Өвөр Монголын хошуу найдыг чинь хоёр талаас нь татчихсан тухай нэг дугаар дээр чивтэр ярьсан тий. Тэр нэг Өвөр Монголын хувь зээний тухай дугаар дээр. Тэгээ тэр үед бүр болохгүй гэд бол устгах үйл ажиллагаа явуулж исэн байна гэж. Дамбижаг эхлээд хөөж явуулаад дараа нь устгасан чинь аль аль нь тагнуулын мэдээлэл төр үндэслэн ажлууд. Дамбижагийн за сүүлийн устгах үйл ажиллагаа бол тагнуулын үйл ажиллагаа. Тэр үл яг баталгаатай. Зүгээр эхний хөөж явуулдаг бол за тэгээд Дамбижа баяр хүн хоёрын хоорондын зөрчил тэгээд тэр нь Оросын консул тэрэнд нь оролцсон. Тэгээд богд бол хүрээ бол яг ер нь жоохон буруу тийшээгээ сэвэд байгаа нөхөр гээд нүдэ анид явуулсан болов уу гэж харагдахаар байдгийн. Сүүлийнх төр бол бүр яагаар бах одоо Америкт байгаа манай судлаач нэг Саруул Эрдэнэ гэдэг хэлбэртэн байдаг шүү дээ. Тэр чинь тэр дэлгэв утгын загтал мэгтлийг олсон гээд нэг хэвлэж нийтэлсэн шүү дээ. Тэрэн дээр чинь дэлгэв утгад бүр айхтар төлөвлөж байгаа тэндээс тийшээ тэдэн зэрэг явуул. За тэр бол ингээ хуурамч дүр үзүүлж тэр хошуу руу явна. Тэр хооронд нь ингэн энэ тэр бол мундаг том тагнуулын операц явагдаад тэгээ тэрийг манай дэлгэв утгад маань төлөвлөөд тэгээ хүмүүст үүрэг өгөөд хийгээд байгаа байхгүй. Тийм болохоор зэрэг тэр тагнуулын үйл ажиллагаа бол асар их төвтэй явж ирсэн бол харагдаж байна. За тэгвэл нөгөөдөл ч бас тагнуулын үйл ажиллагаа бас идэвхтэй явуулж ирсэн. Нөгөөдөл гэдэг нь Оросууд хятадууд. Оросууд бол жишээлхэд манайд хэд удаагийн мэдээлэл өгсөн байдаг. Танай энэ сахар төмөд иргэд чинь хяахтай хэлцээр дээр Өвөр Монголыг Монголын бүрэлдэхүүнд орохгүй гэж одоо хэлцэж байгаагийн бурууг энэ сайн уян хаан намнын сүрэн чим хамт орж хоёр дээр тохоогоод цавчиж алъя гэж хэлцэж шүү гэж. Хэлцэж шүү гэд Оросын консулын газраас манайд одоо мэдээлэл өгж өгнө гэдэг чинь нөгөө хүрээний сахар төмөд Өвөр Монгол иргэдийн дунд Оросын тагнуул эргэлдээд ийн гэсэн үг үстэй тий. Тэгэхээр тэр юу үйл ажиллагаанд идэвхтэй явж ялангуяа хяахтад тэнд бол мэдээж Оросын хил байсан учраас тэр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хятадууд мэдээж хятадууд ч ингээд улс орондоо яар цацагдсан хятад бүсийн сүлжээ байгаа шүү дээ. Тэрүүгээр дамжуулаад тагнуулын мэдээ авдаг. Энэ байсан одоо ялангуяа хөх хотод байсан даашин хүүгийн бүс бол энэ тагнуулын үйл ажиллагааг санхүүжүүлдэг барьдаг юм байсан байгаа. Одоо ганцхан жишээ хэлэхэд 1913 оны 1-р сарын 25-нд Өвөр Монгол руу 5 замаар цэрэг мөрдүүлэх тухай Богд хааны зарлиг гарахад 2-р сарын 10-нд Бээжингийн сонинд энэ нийтлэгдээд аль замаар хэдэн зэрэг явах нь нийтлэгдчихэж байгаа. Тэгэхээр тэр чинь амар тагнуулын сүлжээтэй тэр дорн мэдээд Бээжин рүү мэдээ хүргэгдээд тэгээд нөгөөдөл нь бид нар мэдсэн юу гэдгийг ойлгуулахын тулд сонин дээр ил тавьж штэ. Нөгөө харилцсан тагнуулын мэдээлэл солилцдог үйл явц бас байсан байж таарах гэдэг юм л да. Тий. Оростой бол харилцсан мэдээлэл ядтай юу солилцох. Тэр нөгөө Ягзур хотогт галсан даш тэгээ Бавууж автай холбоотой төрөний тий Бавууж авчдаа яг нөгөө хяахтай хэлцээгээр Өвөр Монголын бүрэлдэхүүн тооцохгүй өнгөт за би энийг чи хийцэн шүлэншөрөхгүй гэдээ бослог гаргаад дайн дайжин хийгээ явчихсан. Тэгээд нөгөө дэлхийн 1-р дайн хэлсний дараа би тэр нэг дугаар дээр ярьсан баха нөгөө Германы тагнуулын холбоо энэ дорн таттын төмөр замыг дэлбэлэх гэдэг фон Папенгейм гэдэг офицер баахан ирээд баахан юу бомб ачцсан ирээд Бавуужийг хахуулдаж эсвэлж авах гэж оролдоод тэгээд тэрийг Бавууж Ягзур утгад руу нин даруй мэдээлээд Ягзур утгад нин даруй хүрээ рүү мэдээлээд хүрээ тэгэнгүүт нь занаачи Оростой харилцааг одоо юу яах муутгах гэсэн муухай оролдлого байна таслан зогсоо гэдэг. Тэгээд галсан даш Ягзур утгад тэр мэдээллийг авангуудаа Бавууж одоо наадхыгаа таслан зогсоо гэд. Тэгээд тэр дороо юунд байгаа харбин дугаа Оросын консулын газар мэдээ хүрчихэж байгаа. Тэгэхээр хүрээ тэр дороо мэдээлэлээ солилцож байгаа байхгүй манайд ийм мэдээ ирлээ танай одоо төмөр зам чинь дэлбэлэх гэх тийм хүн явж ийн гинэ.
Тэр нөгөө Орос консулын газар чинь тэр германуудыг хайгаад бахан давхив. Тэгээд тэднийг хөдөлж ядж яхад нь нөгөө Бавуужийн давхиччод нөгөө германуудын алчихсан байна л да. Гэхдээ эн чинь яаж юм гэхээр асар идэвхтэй мэдээлэл солилцоод байгаа. Тэгээ энэ мэдээллийн сүлжээг бид нар одоо ингээд дахиад Монгол улсын хэлээр бодож болохгүй юм шиг байна. Жишээл Нэгүзэр утагт гэдэг бол зөвхөн одоо бид нар чинь Нэгүзэр утагтаа нэг тийм Сүхбаатар аймгийн хамлам шиг юм бодогдоод байна шүү дээ. Адил энэ хүн чинь цаашаа Сахар 8 хошуу руу одоо мэдээллийн сүлжээг ажилуулдаг, тэнд болж байгаа үйл явдлуудыг мэддэг. Тэгээ тэрийг хүрээнд мэдээлдэг ийм хүн байсан ба. Цааш алхан цутгтыг бас ярьсан. Тэр чинь цаашаа Борон Монгол, Туваа орын хай гэдэг Дорнод Туркестан, Шинжаан руу тарсан юм сүлжээтэй хүн байжээ гэдэг ч юм уу. Ийм өсөлтүүд айгүй харагддаг л да. Сая 2 дурдсан хүмүүс чинь нөгөө шавийн тогтолцоогоор дамжсан тагнуулын сүлжээ мөн. Тэр нь гончиг дам бин тэр нэмэгдэхээр. Тий. Шавийн тогтолцоо гэдэг нь зөвхөн лам биш. За. Одоо жишээлбэл өөр Монголын ямар чуулганы хөвлөе нэг Мугдан буучулын нэг хүнээс одоо Нэгүзэр утагтад ирүүлсэн загтал гэдэг архивт байдаг л да. Тэгээд тэр загтал дээр бол тэр хүн бичээд байгаа байхгүй. За одоо ингээ Орос Японы харилцаа ийм байдалтай болж байгаа юм байна. Одоо яг ийм үед энэ Япон гэдэг улстай. Тий. Нөгөө энэ хоёр чинь хоорондоо байлдаад их муу байсан чинь их танд дэгдээд дэлхийн нэгдүгээр танд дэгдээд энэ хоёр одоо нэг тал болоод харилцаа нь аягүй сайжирсан байгаа юм байна. За яг ийм үед нэг Японлоо хандвал их зүйтэй юм шиг байна энэ гэдэг. Тэндээс тэр хүн бол лам биш. Тэр нэг чуулган дарга бол үү дээ. Тэгэхээр зэрэг эн чинь тагнуулын мэдээ Нэгүзэр дээр цуглараад Нэгүзэр тэрийг төв рүү явуулаад байна гэсэн үг байхгүй. Бараг тодорхой товчлогч нь төвж байгаа болгоно байсан юм байна. Тэгээд тэрнээс гадна эн чинь тагнуулын сүлжээ мэдээллийн тогтолцоо нэг тодорхой болж байгаа захиргааны мэдээний газар байгуулагдаад энэ дээр шифр хэрэгэлдэг. Тэр шифрийн одоо хадгалалтад архивд байж байгаа шүү дээ. Тэгээд тэр бүгднүүдээ яаж шифрлэх үү гэдэг их нууц мэдээнүүд яваад байгаа байхгүй. Орчин үеийн тагнуулын байгууллагын түүхэнд нөгөө Хаярва гэдэг дөрөвний дурдсан хүний талаар хэлээд байгаа юм. Тэгтэл эн чинь богдоход Монгол улсын үед аль хэдийн тагнуулын том этгээд болчихсон тийм. Энэ үе их сонирхолтой дүр юм шиг байна. Тухайлбал Америктэй холбоо тогтоох ажлыг бас Хаярва цаашлаад Дэлүү утагтан дээр хариуцсан болов уу гэж харагддаг. Тэгээ энэ их сонин. За энэ наач богдоход Монгол улсаас хайлна. За. Ардын засаг руу орно. Хаярва Америк руу загтал бичиж явах үед өөрөө бүр дотоодыг хамгаалахын дарга болсон байсан үед. Энэ хүн чинь Туркд одоо нөгөө тагнуулаар явсан гэсэн шүү дээ. Тэгээд тэнд байхдаа эсперанто хэл сурсан байгаа. Энэ их сонио. Оросд явж байхдаа мартинистуудын байгууллагад гишүүнээр хэлсэд орсон байгаа. Тэрний яадаг байгууллага лээ. Мартинистууд гэдэг бол нэг тийм Христосын шашны эзотерик урсгал байхгүй. Одоо нэг тийм далдын хүчинд итгэдэг Христосын шашны нэг салбарлсан урсгал. Тэгээд энэ мартинистуудаараа дамжаад эзотеризм нөлөөгээд тэгээд энэ тэр нөгөө Шамблын орны ирэлт гэдгийг ярьж байхдаа тэр эзотерикүүдийн дунд нөгөө нэг Оросын дотоодыг хамгаалахын одоо хэлтсийн дарга Глеб Бок энэ гэдэг том улсууд орсон байсан. Ингээд бүр Жиржинский хүртэл тэр нийтгцэн явж байсан гэж ярьжсэн. Тэгэхэд мань хүн бол тэр сүлжээ рүү нэвтэрч орсон болж таарад байгаа. Тэгээд тэр Америк руу загтал бичээд тэр загтлыг нь Николай Рерих авч явсан болтой юм шиг байна. Рерих чинь 24 онд Монголд ирсэн шүү дээ. Тэгэхдээ тэр хэний Хаярвагийн загтлыг авч явсан баг. Тэгээд тэрийг харахаар манай одоо Эфестец ардын засгийн үе болсон л да тий. Манай удирдлага бол цаг үеийн мундаг мэдрэмжтэй байна. 1924 он гэдэг бол Зөвлөлт Америкийн харилцаа их сайн байсан үе. Яг гэвэл нөгөө Зөвлөлт улс чинь одоо коммунист улс болсон гэдгээрээ өрөндийн орнуудын бойкотод байлаа шүү дээ. Тэр үед Америкууд бол мэдээж мөнгө олох сонирхолтой, зорилготой байсан учраас зөвлөлтийн талтай их бизнесийн харилцаанд их орж тэгээд ашигын төлж ивэл ер нь хамгийн анхны зөвлөлтийн ачааны машин бол Америкийн Фордын загвар гэдэг ч юм уу. За тэгээд танк, нисэх онгоц
бид нар чинь бүгд Америкууд байна. Днепрогэсийг байгуулахад Америкийн инженерүүд байгуулсан ч гэдэг юм уу. Тэгээ нэг харилцаа ингээд Америктэй хайтайхан байгаад байна шүү дээ. Тэнгүүд тэрийг манайхан айлуудын олоод харцсан хаян хэрвээ чинь Америкийн эсперантчид нарт загталвчээд байгаа байхгүй. Харилцаа тогтоохгүй. Их тийм сонин нөхцөл байдал харагдаад байгаа. Хоёрдугаар за дахиад нөгөө богд хааныхаа юмнаас гарчих юм да. Би зүгээр нөгөө Шамдлын орны тухай ярьж байхад энэ хаян хэрвээ ягсан цохос ярьсан шүү дээ. Тэгээд манай тагнуулын байгууллагч одоо ардын засгийн үед бол зөвлөлтийн тагнуулын байгууллагын нэг салбарл гэж одоо бид нар бодоод байгаа шүү дээ тийм. Тэгээд хаян хэрвээ тэнд ямар тоглолт хийгээ яваад байгаа. Одоо гандангийн гавж байсан хүн агарамб хүн одоо Шамблын орны тухай ойлголтгүй байна гэж байхгүй те. Тэгтээ тэнд ингээ очичоод Петербургт үлгэр ирээд Оросуудад бас нэг төв дагуулсан. Тэр нь Шамблын хаалга хаанууг мэднэ эдэргээд цөм аваа яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг нэвтрэх операц зохион байгуулагдсан байна. Мэдээ зөвлөлт өөртөө нэвтрэх операц хийгээгүй л ойлгомжтой. Тэгэхээр манай одоо тагнуулын албан нэвтрэх операц хийжсэн байна гэж ингэж бодохоор байгаа. Ер нь ингээд цаашаага ярил тагнуулын албан ганцхан Богдаант Монгол улсаас ч биш цаашаага ингээд үргэлжлүүлээд хоёулаа дийлэг утга мутг руу ороод ярьж болно шүү дээ тийм. Их сонин төр зураг бидний бодож байгаагаас л их өөр төр зураг гарт юм да. Тэр дийлэг утгад 44 онд ирсэн биедлүүлэгч гэдэг одоо Маршал Чаусангийн биедлүүлэгч юм шиг байгаа. Тэрний өгч байгаа даалгавар дотор их сонин үг байгаа байхгүй. Дэлхийн их танд улс чинь бидний иргэн тойронд биднийг аваа идэл гэсэн улсууд байна. Одоо зүйл категори хоёулын хэлж штеп. Тийм учраас одоо энэ хүчтэй их гүрэн Англи, Америктэй харилцаа тогтоох хэрэгтэй байна гэж. Коммунист үг биш үгүй. Тэгээд тэр одоо дэлээ утгатай бол тэр үед чинь оргоо зогсчихсан хувьсгалын эсэргүү ит гэдгсэн ойлголттой бүр дотоод юм тийм ойлголт байсан юм шүү дээ. Тэгэхээр зэрэг тэнд нөлөөний нэг тагнуул зөвхөн сүлжээг нь чоглосон мэдэж явуулаад тэгээ тэр үндэ үг хэлэхдээ энэ эргэн тойрон биднийг л авч идэл гэсэн улсууд байна шүү гэж хэлүүлээд байгаа. Бас тэгэхээр нэг өөр бодлого бас явсан баг. За хоёлаа бүр нэлийн хаашаа татах гэдэг нь үү? Сүүндээ энэ зүйлийг ярихын тулд суурин тагнуул. Тийм баримтууд байна. Одоо жишээлбэл Маймачин хотод Сэжиг үхий хятад иргэдийн одоо байрыг сахин манаж буй цэргүүд гэдэг. За. Тэгэхээр одоо мэдээж буутай цэрэг ирээд үүдэнд зогсоогүй гэж таарна тий. Тэгэхээр тэр хятадын тагнуул болцшгүй тагнуулын байга газрын ойролцоо нэг суурин тагнуул суулгачаад нөгөө нөхөр чинь хараад байна гэсэн үг шүү дээ. Дээрээс нь тэр мэдэн дотор ийм үг явж байгаа. Хятад хэл мэддэг хүмүүсийг гуйлагчингийн дүрээр хятад дотор тойруулж элдв дэлд сул үг сонсуулна гэж. Тэгэхээр зэрэг нэг тийм мэдэл мэддэг нөхөр гуйлагчин маягаар сөрөг тагнуул юм. Тэг сөрөг тагнуул л та. Тэгээд ингээд тэрч бас амжилттай болж исэн баримтууд байгаад байгаа юм л та. 20 хэдэн хятад ирээд тэр данжаатын газар хоол идэд гарлаа тэргээ тэгээд тэрнийх нараас манай одоо төшөмтүүд очиж нөгөө гонцны эзнийг байцааж агаад тогтоосон ч гэдэг юм уу. 2 Япон ирээд хоол идэд явлаа. Тэргээд мэдээнүүд яваад. Тэгээд тэр 2 Японы араас нь мөшгөж авдаг. Тэгээ хэл судлал гэсэн нэрийн дор ирсэн Япон байна гэж байгаа шиг. Тэгэхээр зэрэг тэр сөрөг тагнуулын алба бол их идэвхтэй ажиллаж исэн юм харагдаад байна. Тэнд донд ажиллаж исэн хятадын талд ажиллаж исэн монгол хүмүүс ч бас байгаа. Тэгээд тэднийгээ ч гэсэн судалж исэн нөгөө талаас хятадынхаа эсрэг ажиллаж исэн хятадууд бас байсан. Тэдний чинь хөлсөлж авна шүү дээ. Хөлсний тагнуулууд шагнал магналын нөгөөл ажил болол нөгөө төлөв мэдээлэл өгөөл ингэж явдаг байсан юм шиг. Орчин үеийнхээ нөгөө гадаад иргэдийн асуудлыг хариуцагч байгууллага гэж хэлж болохоор тухайлбал нөгөө түрүүн цугс дурдсан нөгөө нийслэл өрөө Маймай хотын иргэдийн хэргийг хамааран шийдэх түшмэлийн газар гэдэг. Иргэдийн гэхийг бодоход энэ хятад иргэдийг хэлж байгаа. Тэ?
Иргэн гэдэг үг чинь бас тэр үедээ тийм баталтай суур иргэдэг хэлж штэ тийм үү. За тэгээд энэ үед энэ газрын үйл ажиллагааны үр дүнд 100,000 байсан хятадууд 30,000 болсон гэдэг энэ операцэр нь юу болсон юм бол? Тэр үед бол нөгөө дэш мэдээж ихэнх нь худалдааны улсууд байгаа шүү дээ тий. Тэгээд тэр үеийн дотоод яам энэ төр хоорондоо харилцсан бичгийн дотор одоо өсчин цоорхой нөхөх гэдэг тэр нь одоо ойдлч юм бол гэж би ойлгоод байгаа. Гэх мэт ингээд тоо томшгүй олон газрууд байна. Тэгээд эднээсээр дамжуулаад одоо энэ мэдээлэл цуглуулах тагнуулын үйл ажиллагаа явж байна. Тийм болохоор эдрийг цөөлөх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ хятад худалдааны даргын газар гэж байгуулад тэр нөгөө хятад иргэдээсээ тийм газар байгуулаад тэгээ тэд нар одоо зөвшөөрөл өгдөг болгож хувиргаад тэгээд тэрүүгээрээ дамжуулаад тэгээд с ิจ гтэй нөхрийн зөвшөөрлийг хураачдаг. Тэгээд хятад худалдаачид нь өөрснөө хураацсан юм чинь. Тэгээд тэр нөхөр одоо амьдрах хэрэггүй болонгуудаа буцаад явна үсттэй тий. За тэрнээс гадна мэдээ с ิจ бүхий одоо тийм наашаа цаашаа сэлгүүцэж явж байгаа тиймэрхүү улсуудыг бол тагнаж мэдээд буцааж ийсэн ийм зүйл бол би хятадчууд хэдэн том тагнуулын экспедиц явуулж Монголын нутгийн газрын зургийг хийх мэдлэг ажил хийжсэн тэрийг манайхан мэдчихсэн гэсэн мэдэж одоо илрүүлсэн барьсан гэсэн юм байдаг. Энэ би одоо тэр шативлангийн хийдийн тухай нэг судалгаа үзсэнгүй зүгээр хайлтын тэндээс олж мэдэж уншсан байдлыг харахад бол тэр шативлангийн дээд шативлан доод шативлан гэдэг хоёр хийдтэй. Тэгэхээр тэр дээд шативланд нь их өндөр цол мэндэгтэй лам нар суудаг их цөөхөн 21 лам билүү. Уртаашаа. Тэгэхээр 21 хүн суудаг газар чинь хяналтанд байх гэдэг айгүй боломжийн газар хооц. Илүү дутуу хүн харагдахгүй шүү дээ тэнд. Тэгэхээр тэнд нөгөө тагнуулын ажилтнуудаа сургаж боловсруулдаг байсан юм шиг байна. Тэгээ шууд ингээ гандын шиг төм төчгөнж бом бучгэнсэн газар үйл тэгээ хятадын тагнуул орж гараад байвал мэдэхгүй. Тэнд чи бол хяналттай байгаад байна шүү дээ. Тэгээд тэр шативлангийн хэдийн лам нараас одоо бүрдсэн хүмүүсийг одоо ашиглаж яваасан. Тэр хятадын тагнуулыг барьж авсан гэсэн мэдээ явуудахыг бодоход тэр ч бас юугүй одоо огт ор үндэсгүй биш юм байна гэж ингэж хараад байгаа. Ингээд хоёулаа нэг улсын нууцд байдаг янз бүрийн яриад байгаа юм шиг. Би бол дандаа ил тод байгаа мэдээллүүдийг ашиглаж байгаа шүү. Одоо эрт гişиг хэрэгт орохгүй тагнуулын байгууллагын төвөнд очив байна. Ийм ном байна. Энэ дээр одоо ингээд бүгдээрээ ил бичсэн байна. Ер нь бол нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Манай тагнуулын алба чинь айгүй олон зүйлийг архиваас ил болгоод байгаа шүү дээ. За тэгээд яг ил болгочоод тэн дээр нөгөө судалгааны ажил хийх тэрийг одоо ингээд хэрэглэлтэнд оруулах тал дээр бол хүн хүч жоохон хүрдэггүй болов гэж би боддог. Их цөөхөн тооны судлаач нар энэ тухай судалж бичиж байгаа харагддаг. Тэгээд тэр улсууд бол бас л цөөдөд байна л да биднэрт. Тэгээд тэдний ингээд бичсэн мэдээллийг ингээд бид нар ашиглаад энэ чи бас нэг юм байсан. Би бол нөгөө ил байгаа мэдээллийг ашиглаад энэ чи ийм стратегийн тагнуул байна. Энд бол орон нутгийн тагнуулын сүлжээ байна. Энэ сөрөг тагнуул байна. Энэ цэргийн тагнуул байна гэд ингээд мэдээд дүгнэлт хийгээд нь штэ. Тэр архиваас ил гаргасан юм дээр очиж суул бүр зөндөө илүү гарч магадгүй. Хоёулаа магадгүй энэ талаар дахиад нэг нэвтрүүлэгч хийж болох юм байна те. Хийсэн ч зүгээр байх. Түрүүчийн тэр нэг хаян Хэрвагийн сонин бие даасан тоглолт Чаавсангийн дэлэг утагтад бичсэн загтал магтал гэдэг. Эн чинь бас нөгөө бидний бодод итгэс их өөр үйл явдал тэр тагнуулын байгууллага дотор яваад байгаа байхгүй. Тэр байтугай Лувсан жамбаа билүү дотоодыг хамгаалах газрын хэлтсийн дарганы өгсөн мэдүүлэг байдаг. Тэр бол намсраа гэдэг дотоодыг хамгаалахын газрын дарга байсан нөхөр бол манай Монгол бие даасан улс байх бодлого байгаа. Энтэй холбоотой ийм үйл ажиллагаа явуулна. Энийг чи хэндэж хэлж болохгүй. Түүний дотроос сургагч багш нарт хэлж болохгүй гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэнд тусдаа бие даасан зүйл. Бие даасан нэг бодлого яваад байсан байна. За энийг ойлоо тэр нэвтрүүлгээр нь яриа.
Нөгөө төрүүлээд ярьчихлаар хамтгүй болчихно. Нөгөө социализмын бүтээгдсэн нэг баах үзэл сурлалын канонууд байгаа. Сүхбаатар энэ гэдэг. Тэн дээр чинь тэр цахилгаан мэдээний газрыг олзолж аваа. Тэрний баахан хятадууд байж байгаа. Тэднийг хөөж гаргаад. Тэгээд олон улсад мэдээлэлээ цацж байгаа гэхээр кино явж байгаа шүү дээ. За. Тэгээд чинь тэгтэл та түрүүн цохос дэрдэж шүү дээ. Тэр төмөр утасны хороо ч юм уу эсвэл дараа нь цахилгаан мэдээлэл дамжуулах хороо гэж болсон 13 15 он. Энэ аль хэдийн богд хаан Монгол улс үед энэ бол богд хааны мэдэл, засгийн мэдэл, тэгээд дээр нь төрөний шийбэрлэх, кодлох, нууцлах бүх үйл ажиллагаа аль хэдийн Монголын засаг өөрөө мэддэг байсан байна. Эхэндээ бол хятадууд ажилладаг байсан шүү. Энд ажиллаж байсан хятадын дагнуул илрүүлж буцаасан мэдээлэл бол байдгийн. Тэгэхээр зэрэг одоо тэр чинь нөгөө цахилгаан мэдээний дээр ажиллана гэдэг чинь нэгдүгээр тусгай боловсралтай хүн хэрэгтэй болно шүү дээ. Зүгээр нэг уурж өвчдөг хүн биш. Тэр аппарат дээр чи ажиллана. Одоо бодвол морз шиг юмар ажиллаж байгаа байх л та тийм байсан байх. Одоо манай намын дарга 24 онд болсон цэрэг мөчрийн дамд орж чинь бол ардын хувьсгал ялахаас өмнө хяагдах цахилгаан мэдээний ороонд ажиллаж ирсэн. Тэгэхээр зэрэг ингээ айжмар Монгол боловсон хүчнэр солих бодлого бас яваад исэн харагдаад байгаа байхгүй. Тэгээд мэдээж тэр түрүү шифрийн тухай ярьсан тэгээд тэрийг бол цахилгаан мэдээгээр тэр шифрээр дамжуулдаг юм байсан юм харагдаад байгаа. Сүрх тагнуул биш үү? Сүрх тагнуул чинь хоёр чиглэлтэй. Нэг нь гадны тагнуулуудын эсрэг ажиллах. Хоёр дахь нь дотоодын үргэлжлэлийн эсрэг ажиллах. Энд чинь ялангуяа одоо анх Монгол улсыг байгуулад тэрний дараа баруун хязгаарч хийвгүй байсан шүү дээ. Нөгөө цааталт нь Паван, Талтван ойрдын улс байгуулгаснаатай наашир гээд баруун хязгаарын ноёдыг уруу татсан барьсан юмнууд их байсан. За эхэндээ бол мэдээж хэрэг баруун хязгаар бол жалхан цутгтын нөлөөгөөр Монголдо нэгдсэн. Тэгээд тэгтээ тэрэн дотор бас цаашаага Шинжаан руу сэмсэм холбоо барьдаг янз бүрийн юмнууд гарч ирсэн. Жишээл Баядын Бэйл Нацаг дорж гэж. Нацаг доржийн хөвөлтөн гэдэг хэрэг 1916 онд илэрж байсан. Тэнд одоо энэ Бэйл Нацаг дорж бол бусад вангүнгүүдийг ятгаад тэгээ хятад дагаар өрөө гэсэн бичиг хийгээд тэгээ эндээ хэд хэдэн хүний гарын үсгийг хуурамчаар зурж явуулсан байна энэ гэж тогтоосон байна. Тэрэн дотор Дөрвөд Далай хаан Төмөн Дэлгэрживийн гарын үсгийг, за Бэйл Пандижунагийн гарын үсгийг дуурайж зураад явуулсан. Хуурамчаар зураад өрөмчийн захирагч руу явуулсан байна энэ гэж тэгээд тогтоогоо таслан зэргийг харах хэмжээ авсан гэхээр энэ Нацаг дорж биелийг барьчихсан баг л та. Гэх мэт бас дотоод янз бүрийн улсууд чинь бас барих ажил үүсэж байгаа. Богдхааны засагт ажиллаж исэн тагнуулын сүлжээ дараа нь ардын засагт бараг тэр чигтээ ажиллаж эхэлж байна. Тэгээд тэгж явсаар хагаад хилмигдэх энэ шалтгаан бас цэвэрлэгийн дүртэх шалтгаан бас энэ богдын засагт ажиллаж байсантай холбоотой байж болох уу? Ер нь бол одоо тэгээд лосол чагдаржав данзан хаян ирва гэдэг энэ дандаа ардын засгийн зүтгэлтнүүд байгаа үстэй тийм богдын тагнуул байсан гэж байгаа улсууч. Тэгэхээр тэр одоо тэр чигтэй гэж хэлж болохгүй. Одоо лам нарын бол итгэхгүй авахгүй байх л та. 21 онд ардын хувьсгал ялах үед бол хаян ирвач алидийн хар болчихсон тий лосол масл бүгд хар болцсон байгаа шүү дээ. Хар болчоод тэр чинь ардын намыг байгуулад яваад байгаа шүү дээ чагдарж явна тэр чинь. Чагдарч авчихвал шагдар гэлэн цэцэг шагдарч илүү их тийм цэнцгэр хүн байсан юм шиг. Тэгээд дараа нь эдгээр чи яг за чагдарч бол бодоогийн хэрэгт холбогдоод цааслуулсан тий. Лослыг бол бүр сүүлд нь 30 одоо хурж иж баривчилж авчиж цааслсан. Хаян хэрвэг бол 34 онд баривчилж авч явсан байгаа. Тэг их гайхалтай. Энэ дотроос хамгийн гайхалтай нь хаян хэрвэг. Хаян хэрвэг энд байцаагаад байцаалд авчиад тэгээ хойшоо явуулсан шүү дээ. Тэгээ хойно очиод байцаахтай юусэн Монголын асуудал нэг ч юм асуугаагүй гэдэг. Хаян хэрвэгээс чи тэр хөдөлмөрийн яахан дуусгадаг ямар нийгэмлэгтэй ямар холбоотой байсан хин юм бэ? Өөрөөр хэлбэл хаян хэрвэг тэр мартинистууд эзотерик үзэлтэй хүмүүсээр дамжаад Оросын тагнуулын албанд бас гар хөдлөө шаргуулсан байна гэж үзэж ирсэн юм шиг байна. Тэгээд энэ нөхөр бол
Манай хүнд алах ял заагаад заасан өдөр тогтоолын уншихаас өмнө өгцөн байсан гэдэг байгаа байхгүй. Тэр алдсан байсан баг. Би бол тэгж боддог. Өөрийгөө бас аграм гэдэг чинь бас нэлийн том чадaltaй л юм шүү дээ. Үгүй одоо амиа хорлцсон байсан бол Оросууд амар сайн баримтжуулж байгаа шүү дээ тий. Энэ хүн амиа хорлцжээ гэ бид нар биш шүү гэ тий. Тэгсэн дэн дээр бол зүгээр тэгээгүй зүгээр ингээд тогтоолын унших гад орсон ч өгцөн байсан гэдэг нь алдсан л байна. Тийм учраас яасан баг. Тэгээд энэ мэтэр ийм нэг учир битүүлэг бас юмнууд бол байсан. Да. Ер нь бол Богдхант Монгол Улс үеийн тагнуулын сүлжээг хэр цар хүрээтэй хэр чадaltaй ажиллаж байсан гэж та одоо бодож байна. За тэрийг яг үнэлж дүгнэхийн тулд ёстой тагнуулын ерөнхий газрын тусгай архивд орох зөвшөөрөлтэй байж үзчихэж хэлэх байх. Яг тэгвэл би дандаа зүгээр нэг ил гарцсан мэдээнүүдээр ярьж штэ. Тэгэхээр цар үрийг хэлэхэд бол надаа би арай л чадахгүй. Гэхдээ тагнуул орчин үеийн улсад байх ёстой тагнуулын албаны бүх салбарууд нь байгаа нь энэ мэдээнүүдээс харагдаад байна. Тэгэхээр тэр нэгдүгээр их зохион байгуулалттай алба байж хамрах ёстой бүх хүрээгээ хамарж ийсэн юм байна. За тэгээд Богдхант Монгол Улсын тагнуулын алба бол лавл Оросын тагнуулууд ирж ингэж хийд юм а гэж хэлж өгөөгүй л байж таарна. Манайхан өөрснөө зохион байгуулсан баг. Тэгэхээр бид нар чинь зүгээр нэг юугаач мэдэхгүй дурлалсаж байгуулж мэдэхгүй мангар тэнийг улсууд биш бүр тагнуулын албаа, стратегийн тагнуултай, орон нутгийн тагнуултай, сөрөг тагнуултай, бүгд ингэ цэргийн тагнуултай, гадаад тагнуултай ингээд бүрдүүлээд ажиллаад хийж чадахгүй.